Та бүхэн санаж өнөө энэ өнгөрсөн 2024 оны Хөгжлийн банкны сонсгол, нүүрсний сонсгол гэдэг энэ сонсголыг тухайд Монгол Улсын хууль зүйн сайдаар ажиллаж байсан НК2 маань нийтэд дэлгэж Монголын ард түмний энэ нийгэм болж өгөхгүй байгаа авилгал албан тушаал энэ улгаатай богцсон асуудлыг ард түмэнд мэдээлэх эрхийг хангаж нийгэмд дэлгэж тавьсан. Энэ бол хууль зүйн сайдынхаа хувьд Монгол Ардын намын тавьсан мөрийн хөтөлбөр болон Монголын ард түмний хүсэж ирсэн тэр шударгасыг тогтоох энэ асуудалд бол би инквайри гишүүнийг бол одоо маш сайн манлайлан ажилласан гэж үздэг. 2024 оны сонгуульд Монгол Ардын намд Монголын ард түмэн дангаар засаглах эрхийг өгөхдөө энэ шударгасыг тогтоох энэ авилгал ашиг сонирхолтой бол Монгол Ардын нам хатуу тэмцэх юм байна гэдэг инквайри сайдын хийсэн энэ үйлдэлүүдэд итгэж цаашид тэмцэх юм байна гэдэг үндслэлээр Монголын ард түмэн бас санд өгсөн гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид энэ зарчмаас ухарч байна. Монгол Ардын намын хяналтын хороо та бас түрүү асууж илээ. Нэгтлийг барьсан юм шийдвэр гаргалаа. Тэгэхээр намын хорооноос намын гишүүнийг төдгөлзүүлэх болон чөлөөлөх хэдхэн заалт байна. Үүний нэг нь одоо ашиг сонирхлын зөрчилд орсон бай. Авилгал ашиг сонирхлын зөрчилд орсон элтэд одоо ёс зүйн алдаа гаргасан. За мөн одоо гэмт хэрэгт холбогдсон гэдэг юм уу? Ийм үндслүүд байгаа. Тэгэхээр өнөөдөр инквайри гишүүнийг яг аливаар нь тооцож Монгол Ардын намаас хөөжинэ гэдэг чинь өөрөө асуудал байна. Өнөөдөр нийгэмд болж өгөхгүй байгаа энэ нүүрсний хулгай элдв албан тушаалтнуудыг гэмт хэргийг илчилж энэ олон нийтэд илэрхийлснийхээ төлөө Монгол Ардын намаас хөөгдөнө гэдэг бол энэ бол байж болохгүй асуудал. Хоёрдугаарт Монгол Ардын намын хяналтын хорооны дарга үндсэн үйлчлэгч явж байгаа. Давхар албан тушаал эрхлээ явж байна. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа шийдвэр өөрөө эрх зүйн чадамжтай юу? Энэ үгдийг бид нар эргэж харах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар сүүлийн үед их тийм дарангуул гэж ярьдаг болоод байгаа. Ард түмний амьдрал хүнд байна. Энийний цаана бол авилгалын асуудал байна. Тэгэхээр дарангуул хаан тогтоход энэ гэхээр намаар дамжуулж дарангуул тогтоох гэж байна. Энтэй бид эвлэрэхгүй. Ийм дарангуул байж болохгүй. Шударгасны төлөө тэмцсэн гишүүдэд хөөж гаргадаг ийм дарангуул байж болохгүй. Энэний эсрэг одоо бид дуу хоолойгоор гэж энэ хэвлэл уралд оролцож байна.